За сайн бацхан уу? Юу бацхан? Тэгээд манай Dark-in-Bay channel-ийн энэ 7 хоногийн дугаар ингээд эхэлж байна. Нэг өдрөөр хоцорсон. Яагаад гэх юм бол миний бас хоолой өчигдөр бүр амар таг байсан. Өнөөдөр тэгээд хамаагүй дээрцсэн байгаа нэ. Тэгтэл бас яг сонсох юм бол амар бүтээн хоолойтой болцсон байна. За тэгээд байнгын хэлдэг хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark-in-Bay-гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг. 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг. Тэгтээ өнөөдөр бол нэг өдрөөр хойшлоо 5 өдөр гарч байгаа подкаст байгаамаа. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe дараад notification on болгоорой. За тэгээд өнөөдрийнхөө дугаартаа нэг эмэгтэй талаар ярина. За тэгээд дугаараа эхлэе. Sheila LaBarne 1958 оны 7 дугаар сарын 4-нд Алабама мужийн Fort Payne хотод төрж өссөн. Ээж аав болон 5 ах дүү нарын хамт амьдардаг. За ээжийнх нь хувьд Sheila өөрийнх нь хамгийн дуртай хайртай хүүхэд нэсэн гэж болно. Харин аав Manuel нь бол архин тонцсон, арх уучгаараа агсан тавьж хүүхдүүд ихнэрээ зоддог тийм балера байсан. За тэгээд нэг өдөр Sheila 6 настай байхад нь аав нь ажилласаа согтуу өрөөд галзуухныхаа бүх тавилгыг нураагаад эвдлээд дараа нь том төмөр сав авч байгаа Sheila-гийн нүүрлүүн шидэд амар том сорив үлдээж исэн. Бас дахин нэг өдөр Manuel бүх хүүхдүүдээ гэрээсээ алан тална гэж хөөж агаад бүгдээрээ машинд орсныхын дараа машинаас гараад иргэж шилрүү хөшгөлж исэн. Бас дахиад өөр нэгэн өдөр Manuel хүүхдүүдэд зодох гээд сүх барьсан бас араас нь хөөж исэн. За тэгээд Sheila энэ үед Эрдэнэ шишийн талбайд ороод нуугдсан байсан болохоор азар бол аав нь Sheila-г олоогүй. Тэгээд бүр яг нэг аимшиг кино шиг амьдралтай өссөн гэж хэлж болно. За тэгээд энэгээр зогсохгүй Manuel өөрийнхөө 2 жоохон охиныг одоо бүр муухай бэлгийн дарамтанд оруулж цаашлаад хүчирхийлж эхэлсэн. Бүр жоохон 5-6 настай байхад нь бол энэ бэлгийн хүчирхийлэл нь эхэлсэн. За тэгээд ингэж амар аавтаа хүчирхийлүүлсэн, хүчндүүлсэн охин бол сэтгэл санаа нь улам бүр доордож одоо trauma цаашаа юм болж хахад аав нь болоогүй бүр өөрийнхөө найз нарыг дуудажгаад нөгөө хоёр өөрийнхөө жоохон охиныг одоо дахин нэмэж хүчирхийлэлд оруулдаг байсан. За тэгээд Sheila энэ муухай байдлыг төвчхийн тулд дандаа өөрийгөө одоо лаг жүжигч юм уу, лаг загвар өмсөгч болцсон байна гэж мөрөөдөж эхэлсэн. Тэгээд өөрийгөө том болоод маш гоён баян цатгалын амьдралтай болцсон байна гэдгээр бол төсөөлж эхэлсэн. За ингээд 18 нас хүрээд Sheila өөртөө баян нөхөр болохоор шийдээд хаанаас олох вэ гэж бодож байгаад миссийн тэмцээнд орохоор шийдээд хэд хэдэн миссийн тэмцээнд ороод ер нь бол дандаа л одоо ингээд өмссөн, зүүсэн хувцсан задгай, нэмгэн, богинохон, ил гарсан хувцс өмсөж одоо эрэгтэйчүүдийн анхаарлыг татах гэж оролддог болсон. За Sheila-гийн ааш зангийн хувьд гэх юм бол одоо хүмүүсийн хэлснээр гэвэл маш их өөртөө итгэлтэйгээс гадна маш хурдан түргэн ууртай бас өөрийнхөө царай биеийг ашиглаж эрэгтэйчүүдийг өөрийнхөө эрхшээлтэй байлгах гэж оролддог. Хичээдэг одоо тим зантай. За тэгээд өөртөө өгсөн хочин гэх юм бол Women in Red буюу одоо улаан хувцас эмэгтэй гэдэг хочиг өөртөө өгсөн. За тэгээд таньдаг хүмүүс нь Sheila-д дахин нэг хож өгсөн. Ямар нэр байсан бэ гэхээр Crazy Sheila буюу галзуу Sheila гэсэн хож байсан. За тэгээд та нар тун удахгүй яагаад эргэн дойрных нь хүмүүс Sheila Crazy Sheila гэж дуудах болсныг мэдэх болноо. За ингээд Sheila 23 настай байхдаа буюу 1981 оны 12 дугаар сард John Baxter гэдэг эрэгтэйтэй танилцаж цаашлаад гэрэлсэн. За John цахилгаанчны мэрэгчлээ. Тэгээд аюулаг спорт машин ундаг. Тэгээ бас жоохон мөнгөтэй байсны дээр 19 настай байсан нь Sheila-д бол маш их таалагдчихсан. Яагаад гэхээр 19 настай хүүхэд өөрөөс нь жоохон хинжахт амар гэж бодсон болохоор тэр. За John урд нь нэг удаа гэрэлжсэн. Тэрнээсээ нэг хүүхэдтэй, охиныг нь Wendy гэдэг. За тэгээд Sheila бол Johnтой танилцсан цагаасаа ер нь Wendyтэй танилцсан цагаасаа л эхлээд охиныг бол маш ихээр үзэн яддаг. Яагаад үзэн ядсан бэ гэхээр Sheila бүх анхаарлыг өөртөө авах гэд үздэг. Одоо аав нь охиндоо ингээл жоохон анхаарал хандуулсан бол бүх уураа охинд гаргадаг гэсэн. Johnny ажилдаа явцсан хойгоор нь
Вендиг өдөржин өрөөнд нь төгччдөг, хоолж байхгүй, 0 орох ч ямар ч нөхцөлгүй байдалд хүргээд тэгээд одоо 0-ийн оронд нэг төмпөн өгөөд энэндээ одоо бааж шийжээгээд өгцөн. Тэгээ бас дээрэс нь охины хайртай дуртай тоглоомнуудыг нь эвдэлж хайдаг. Бас нэмээд охиныг зоддог. Тэгэд хэрвээ чи аавда хэлэх юм бол би чамайг алан шүгээд сүрдүүлдэг байсан болохоор охин юуроос аавда хэлж чаддгүй байсан. За тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа Венди бол өөрийнхөө төрсэн ээж болох Нансида аавын эхнэр ингээд намайг зодоод хүчирхийлээд байна гэснийг нь ээжтэй хэлснээр ээж нь Джонд хэлж, Джон бол одоо тэр дороо сонссон даруйда ажлаа орхиод гэрлүүгээ очиж охиноо хайсан чинь охиныг нь одоо нэг жижигхэн шүүгэн төгчсөн байгааг олоод шууд Шилагаас салъя гэж хэлээд энэ хоёр бол салсан. За энэ хоёр бол ерөөсөө гэрлээд 6-7 хоног болсны дараа бол салцдаг. За мэдээж зүгээр Шила бол салчаагүй. Чи бит хоёр салж байгаа Нансигийн буруу. За тэгж хэлээд гэрт байсан бүх тавилга одоо юу гэдэм бүгднийг нурааж хаяад дараа нь Джонny спорт машиныг хулгайлж аваад Нансигийн гэрт нь очоод машинаасаа алах барьж гарч ирээд гэрлүүн дайрж ороод Нанси тэгсэн чинь цонхоороо Шилаг алах бариад орж ирж байгааг нь хараад өөдөөс нь айгүй том маширэгээ дутга барьж аваад өөдөөс нь дайрсан. Тэгсэн чинь Шила айгаа цухтагаад явцдаг. За тэгээд Шила бол зүгээр Нансиг өнгөрөөгөөгүй 2 хоногийн дараа Нансиг дагж явж агаад нэг ресторан руу ороод Нансиг хоол идж яхад нь араас нь харж агаад боомлж эхэлсэн. За тэгээ бүр ресторан дөрөн хүн байна уугүй юу ямар ч хамаагаагүй Шилад бол. За тэгсэн Нанси Шилагаас хамаагүй хүчтэй байж таарад шууд Шилаг газар унгаагаа түснээс нь жирээд гадаа гаргаад машины хамарч толгойг нь мөргөлөхөд бол Шила ухаан алдаж унсан. За тэгээ дараа нь Нанси цагдаа руу залгаж Шилаг цагдаа нарт баривчилж өгч харин одоо тэрний дараа Шила бол Нансиг таймаа орхисон. За энэ талаар тэгээд Шилад бол ямар нэгэн хэрэг өгсөн үгүй юу гэдэг тал дээр бол мэдээлэл байхгүй лээ. За мэдээлэл байхгүйг бол тэгээд хоёр талаас гомдлгүй гэсэн байж магадгүй бах. За ингээд энэний дараа хоёр дахь нөхөр болох Ronnie Jennings гэдэг одоо нэг тоогооч эрэгтэйтэй танилцаад удалгүй энэ хоёр гэрэлцгээсэн. Гэрэлсэн эхний өдрөөс л эхлүүлээд энэ хоёр байнгын хэрүүлтэй бие бинийгээ энэ намайг зодсонгүй энэ намайг зодсон гэл ерөөсөө хоорондоо хэрэлдээд бие бинийгээ күтгдэг. За Ronnie-гийн хувьд гэх юм бол энэ нь күтгэлт биш байсан бах. Угаасаа Шила бол амар хэрцгий зодоо хийч гэдэг нь мэдэх болохоор харин Ronnie Шилад яг гар урж ийсэнгүй юу гэдэг тал дээр бол сайн мэдэхгүй байна. За дээрэс нь Шила Ron руу ингээд байнгын хайч бариад дайраад идэг. Тэгээд Ron энэ үед болохоор энэ яг намайг шүн унтж яхад хайчаараа ална гэж айдаг байсан. За тэгээд удалгүй Шила Ron-оос уйдаад өөр гэрэлсэн баян залуучуудтай Ron-ыг хуурснаар Ron ч удалгүй мэдэж Шилагаас бүр салгаар шийддэг. За Шила бол зүгээр Ron-оос сална гэж байхгүй. Ажиллаж исэн ресторанд ингээ шууд очоод орлоо амар драма тавьчихсан л Ронд хэрвээ чи өстө яг надад сална гэж байгаа бол би энэ гарт байгаа эмээг уугаад хүхлээ гэсэн чинь Рон хариуд нөө за энэ өстө нэрэ байнга л ингэж ингэж бодоод тоохгүй бэжсэн чинь Шила гартаа байсан хайртай дөрөв эмээг уучдаг. За тэгэнгүүтээ дараа нь шууд Ronnie машиныг хулгайлаад маш хурдтай машин барьж явж агаад нөгөө эмнүүд нь үйлчлээд нэг жалга руу ороод машин нь бол мөргөлдсөн. За тэгээд Ron тэр үедээ энэ аягуул бол худлаа ямар ч нөлөөгүй юм ууж байгаа үе арай ингэж амиа орлно гэж байхгүй байх гэж жинхнээсээ үнэнгээсээ бодож исэн гэсэн. Тэгтээ нэрийн Шила арай даварцсан уу те өөрөө нөхрөөсөө уудаад хуурж явж ийсэн нөхрөн салъя гэсэн чинь чи яаж надад салъя гэж чадчихна би тэгвэл амиа орлоо энэ гэж хэлж идэг. За тэгээд Шила эмнэлэгт хүргэгдээд гиз дотор байгаа эмнүүдийг нь хүчээр гаргаад тусгай хүнд өвчтнүүдийн тасагт 8 хоног ухаангүй бол хэвцэн. Шила ухаан ороод нөхрөө хажуудаа байх юм болов гэж бодсон чинь Рон бол салтгаараа салахаар шийдсэн байсан болохоор хажууд нь байгаагүй. За тэгээд дараа нь сэтгцийн тасагт 30 хонсон. За ингээд 30 хоногтой бас зүгээр ч нэг хончихгүй өдөр болгон эмнэлгээсээ зүхтаах гэж оролдоно.
Эсвэл эмнэлгийн ажилчид намайг хүчинцэн идэр гэж худлаа ярьдаг байсан. За тэгээд ямар ч лсэн 30 хоног нь болоод эмнэлгээсээ гараад тааралцсан хүн болгондоо би бурхнаас даалгавар авсан гэж хэлжсэн. За яг ямар даалгавар авсан бэ гэхээр одоо би саяхан машины осолд ороод 8 хоног ухаангүй эмнэлэгт хэвтэхдээ үхээд деважн руу очиод ирсэн. Тэнд бурхан надад чи буцаж дэлхий рүү явах ёстой. Тэнд чи очоод бүх хүүхэд хүчинцэн хүмүүсийг олж алаа гэсэн даалгавар надад өгсөн гэж одоо хүн болгоно хэлээд яваад байсан. За тэгээд энэ төлөвлөгөөгөө цаашаа хийхээсээ өмнө Шила дахин нэг эрэгтэйтэй танилцсан. За нэг өдөр сонингийн танилцах зар дээрээс доктор Wilfred Labar буюу Bill гэж дууддаг 60 настай маш баян хувийн эмнэлэгтэй мөн хувийн фармтай эрэгтэйтэй танилцсан. За Bill болохоор урд нь 2 удаа гэрэлжсэн. Анхны эхнэрээсээ хүүхэдтэй болсныхаа дараа салаад дараа нь 2 дахь эхнэр нь хорт авдар тосснаас болоод нас барсан. За тэгээ Шилатай уулзахаас хэдэн жилийн өмнө бол 2 дахь эхнэр нь нас баржсэн. За тэгээд Bill сонд зар өгөхдөө юу гэж ütсэн вэ гэхээр Bill 60 настай эмч мэрэгчлээ бэлэвсэн ир өндөрлөл биш бол хинч байсан яах вэ гэдэг зарыг бол өгсөн. За Шила бол эмч гэдэг чинь баян гэсэн үг. Тэгээ бас эхнэр нь нас барсан юм чинь толгойг нь эргүүлэхэд бүр л амар байх гээд өөдөөс нь за би бол 28-тай 165 см-ийн өндөртэй маш их хөвгчлөлтэй. Бас би хүнийг гаднаас нь юу өмсөж зүснээс нь биш доторх хүнийг нь харж шүүмжэлтгээ гэж бичээд дээрэс нь өөрийнхөө нүн нүцэн зургийг бол хийгээд явуулсан. За мэдээж Шилагийн хувьд бол хүний тэр доторхон сайхан байна уугүй нөө падли байхгүй. Төрөвчнийх нь хэр зузаан нэмгэнэл хамаатай. За ингээд энэ хоёр хоног утсан дээр ярьсны эцэст Bill Шилаг одоо өөрийнхөө ферм дээр дуудаж авчирсан. За энэ ферм гэх юм бол одоо хүний явдлаас хол зайтай өндөр өвснүүдээр хүрээлүүлсэн. Тэгээ бас фермийн эдлэн газар дээр 2 том байшинтай. Bill болохоор тэр байшин дотор амьдардаг. За тэгээд Шила тэнд очиод 3 хоногтоо 3 хоног нүцгэн кино дагуулж байгаа юм шиг тэр одоо өвсөн дундуур бол гүйсэн. За Шила тэр өдрөөс хойш яг л одоо ийм амьдралаар баян цатгалан цаашаага амьдрахаар шийдээд шууд Алабамагаас Нью Хампшир руу нүүж очдог. За нүүж очиод амар нэмгэн ил гарсан хувц өмсөд одоо тэр хотоор яваад Bill бол минийх би бас Bill-ийн нэрийг авсан гэ хүн болгон таарлцсан хүн болгонд хэлээ яваадсан. За тэгээд яагаад би Bill-ийн сүүлийн аваг нэрийг авсан бэ гэд хэлэхээр энд болохоор гэрэлсэн хүмүүс нөхрийнхөө авгаар өөрчилдөг. Тэгээд гэрлээгүй байж ич одоо Шила болохоор Bill-ийн Labar гэдэг нэрийг аваад Шила Labar болсон. За тэрийг одоо хүмүүст ингээд хэлээд яваад байсан. Тэгээ дээрэс нь Bill-ийн хувийн эмнэлэг дээр нь очиод дуртай дургу гэснээ халаал. За тэгэл бүр болоогүй Bill-ийг ятгах жагаад гэрээслэлийг өөрчлүүлсэн. За гэрээслэлд бол уг нь бүх хэд хөрөнгө нь хүүхдүүдэд нь тэнцүү хуваагдах байсныг нь өөрчлөөд зөвхөн өөрийнхөө нэр дээр болгочдог. Ингээд Bill энэ хоёр нэлээд удаан цуг байсны дараа одоо Bill сэтгцийн ядаргаанд орж стресстэйж, депресстэйж эхэлдэг. За ингээл байнгын хэрүүлтэй ингэж амьдарсаар 8 жилийн өнгөрүүлсэн болохоор Bill-ийн хувьд бол одоо маш их сэтгэлийн ханамж муутай, стрессцэн, депрессцэн байдалтай бол амьдарч исэн. За тэгээд 8 жилийн дараа Шила Bill-ээс уудаж бүр өөр хүмүүстэй уулзаж явуулахаар шийдээд хотынхоо нэг бааранд очиж таарлцсан эрэгтэй хүн болгонтойгоо маяглаад, хандраад, уудалгүй тэднийгээ нэг нэгээр нь одоо Bill-ийн гэрт нь авчирч эхэлсэн. За Bill яг хажууд нь байгаа штэ. Тэгснээ бүр болоогүй 1995 онд буюу 37 настай одоо Шила өөрийнхөө удаан хугацаанд үерхсэн найз залуу болох Wayne-тэй одоо тэр Wayne нь болохоор 29 настай тэрнтэйгээ гэрлэхээ шийдээд энэ хоёр гэрлээд одоо энэ гуруулаа Bill-ийн эдлэн газрын том байшинд нь бол амьдрах болсон. За Wayne болохоор Ямайкагаас Америк руу ажил
олж мөнгө олох гэж ирсэн юм байна лээ. Тэгээд била бодохдоо бийл ингээд те бүр буугаад өгцөн шийлээ угаасаа л байнгын гिचэд ингээд бүр тоохоо болцсон байсан бах гэж бодож байна. За дараа нь шийлээ өөрийнхөө нөхөр болох Вэйнийг одоо фермийнхаа янз бүрийн ажил хийлгүүлэх гээд одоо ажилд авсан. Тэрний яасан гэхээр одоо нөхрийгөө ажилд авч байгаа байхгүй юу? Нөхөртөө сар болгон цалин өгнө гэж тохиролцоод. За тэгээд эхний хэдэн 7 хоног бол нам гүм гайгүй өнгөрсөн ч удалгүй Шилаа Вэйнийг хүчирхийлж дарамтлж эхэлсэн. За Вэйн Шилагийн өгсөн ажлыг сайн хийгээгүй байх юм бол зодон буудуулгаад буудан шүүгээ сүрдүүлдэг. Ямайка руу чамайг хайрцан дэгээд явуулчих шүүгээ сүрдүүлдэг. За тэгээ бас нэмээд өвлийн хүүтэнд шүн гэрээсээ хөөгд гаргацдаг байсан. За тэгээ хөөрхий Вэйн бүр хит удаа нингэн хувцастай өвлийн хүүтэн гадаа одоо хөлтөж өөхөх шахан бол хонжсэн. За тэгээ бас болоогүй Шила Вэйнийг чи биелийг алах хэрэгтэй юм гэж нэг удаа хэлсэн. За тэгээд яагаад алах гээд байгаа вэ гэхээр биел өгөхээр бүх хэд хөрөнгөн Шилад очих болохоор алах гээд байсан. За тэгсэн Вэйн болохоор би чадахгүй тийм юм ерөөсөө би байхгүй тийм өстой байхгүй гэд хэлсэн чинь Шила Вэйний хамаг хувцсыг нь шатаагаад дээрээс нь зодоод хэрвээ чи алахгүй бол би чамайг Ямайка руу чинь хачуулаад явуулчих шүү гэж хэлсэн. За тэгэж хэлжсэн нь гинт ингээл яг галзуурсан юм шиг гинт өөрийгөө алгадаал шанаадаал хумсаараа нүур царайгаа ураад өмсөжсэн бүх хувцаа уурж хаяад уруулаа сэтлээд цагтаа дуудчихдаг. За яагаад цагтаа дуудсан бэ гэхээр цагтаа дэлгэхтэй болохоор манай нөхөр намайг ингээд зодчлоо гэд хэлсэн. Бүр өстө шижгийн өхөн багт. За тэгсэн чинь цагтаа нар Шилагийн худлаа ярьж байгааг мэдээд азар Вэйнийг баривчлахгүй өнгөрөөгөөд Вэйн тэр дороо Шилагаас сал хөрөгдлөө гаргаад тэр өдрөөс хойш ашгүй дахиад Шилаг нэг ч удаа хараагүй. За Билл Шила хоёр байдгаараа бол энэ үед байж лээсэн. Тэгээ зарим вебсайт дээр Шилаг бол биелийг зодох юм уу ямар нэгэн сэтгэл санааны хүчирхийлэлд оруулж исэн болохоор биел хамт байгаад исэн байх гэж бичсэн мөлий. За тэгээд энэ бол үнэнч байж магадгүй. Яагаад гэвэл ямар ч одоо эрүүл ухаантай хүн цуг Шиладаа ингэж баймааргүй гэж бодож байна. За ингээд Шила дахин хэд хэдэн эрэгтэйчүүдийг гэртээ авчирж уулзаж унтжгаад Джеймс Беккет гэдэг 20 настай эрэгтэйтэй танилцаад цаашдаа цуг байхаар шийддэг. За тэгээд өөрөөс нь бүр 20-оор дүү настай хүн штэ. За тэгээд энэ Джеймсийг бол хүмүүс дүрсэлж хэлэхдээ ялаж алхааргүй сайхан сэтгэлтэй эрэгтэй залуу гэж ярьдаг. За удалгүй Шила Джеймсийг бол хүчирхийлж зодож эхэлсэн. Янз бүрийн шалтгаан хэлэл зодоод идэг. За ямар шалтгаан байсан бэ гэхээр чи намайг хуурсан гингүүтэл нэг шанаадаа л авна. За тэгэнгүүтээ дараа нь чи миний туулаануудыг зодсон гээл дахиад нэг шанаадаа л авна. Дээрээс нь нэмээд бас буу гаргаж ирээд яг нэг буудах гэснээ болол эсвэл албаар өөр тийшээ бүр буудаж сэтгэл санааны дарамт нь оролдог байсан. За тэгснээ болоогүй бүр нэг удаа алах барьж байгаа дараас нь хөөгөөд дараа нь бүр амар том хутга барьж байгаа дараас нь хөөгөөд тэгээд дараа нь бүр амар том өв саддаг хадуур хүртэл барьж байгаа дараас нь хөөсөн. Араас нь барьж хөөж байгаа зэвсэгнүүд нь хүртэл томроод иддэг нас мөр. За тэгээ бас нэг удаа энэ хоёр баанд тусанд орж байхад Шила хажуудаа байсан төмрөн урт зүйлийг авч агаад Джеймсийн хацар руу тогсон чинь уртлынх нь үүдэн хоёр шүд нь унцсан. За тэгээд энэний дараа Шила хайж барьж агаад толгойных нь хажуу руу зүсэж оруулсан. За тэгээд энэ хэрэг дээр бол цагдаа нар бол дуудагдсан. Тэгээд цагдаа нар ирэхэд Шила хэлэхдээ болохоор би бол өөрийгөө хамгаалж исэн гэж хэлээд нэмээд эрэгтэй цагтаад болохоор Джеймс миний доотхыг ингээд амар гимтээцэн чи харах уу гэсэн чинь эрэгтэй цагтаа гүү би эмэгтэй цагтаа дуудаад үгээ гэсэн чинь нөгөөгтөг чинь шууд за яах ингээд болчдөг. Бүр нэг донтой боломжлохоор бол нүцгэлэх гээд идэг нас. За энэ явдлаасаа болоод Шила шүүх дуудагдаад шүүх хурал яг ингээд эд дундаа явж исэн чинь Шила гинт ингээд амар уйлал миний станерэ датлаас тус гараад байна. Надаа яг одоо тусламж хэрэгтэй байна гэл орилоод байсан. За тэгсэн чинь шүүгч тэр шүүх хурлаас гаргаад нэг эмэгтэй цагтаа дэлээд очиж шалгачаад ирээгээд
хүлээж авах зураа одоо бүрстэй сая яг юу болчихоо гэд бодож исэн баг. За тэгээ Шила нөгөө эмэгтэй цагтаатай буцаж шүүхийн тавинд хурж орж ирээд шүүгчд "Оо яана миний зүгээр юм ирсэн байсан юм байна" гэж хэлсэн. За шүүгч Шилад одоо 3 хоног сэтгцэн эмнэлэгт хэвтүүлэх ялыг өгөөд за тэгээ тэр хооронд Джеймс бол гомдлгүй гэж хэлснээр Шилагийн хувьд бол өөр арга хэмжээ бол авагдаагүй. За ингээд та нар минь одоо Джеймсийг Шилагаас арай салцсан билгүү дээ гэж бодож байгаа бах те. Арайч те одоо те өөрийг ингэж амар зодож хүчээр хийлж яхад цугян гэж байхгүй гэж бодож байгаа л үгүй. Энэ хоёр бүр дахин 5 жил болцохтой байсан. За энэ хооронд 2000 оны 12 дугаар сард Билл бол 73 настай байхдаа нас орсон. За Биллийн хувьд яг яаж нас орсон бэ гэхээр зүгээр байжгаад нэг өдөр зүрхэн зогсоод нас орсон. За тэгж хэлсэн боловч гэрээхэн нь бол ерөөсөө итгээгүй. Яагаад тэгэхээр нас орхаасаа хэдэн сарын өмнө Биллийн бие нь амар муудаад арьсан ногоон өнгөтэй болоод исэн. За арьсан ногоон өнгөтэй болно гэхээр одоо гэрэхнийхэн хувьд бодсон нь зүгээр ингээд хүний бие муудахаар ямар ч хүний арьс бол ногоон болохгүй. Ямар ч л байсан Шила хор өгсөөр агаад хортуулсан байхаа гэж бол бодож исэн. За тэгээд Билл нас орсныхан дараа хамаг эд хөрөнгө нь хүүхдүүд нь биш Шила руу очихыг нь хүүхдүүд нь одоо нас барсныхан л дараа мэдсэн. Хүүхдүүдийнх нь хувьд бол маш их харамссан бах. Нэгдүгээр аавыгаа алдаад, хоёрдугаар гэх юм бол одоо яаж л аавынхаа эд хөрөнгийг аавна гэж бодож исэн чинь бүгдээр нь одоо аавыг нь алсан байж магадгүй гэж сэжгэлж исэн эмэгтэйд очно гэхээр. За ингээд Биллийн нас орсны дараа одоо Шила гинэт маш их депрессэнд орсон. За яагаад гэхээр одоо бүхэл бүтэн 15 жил цуг амьдарсан болохоор ганцаардсан байлгүй те айгуу сонин. За байнгын араар нь хуурж араар нь тавьдаг байсан. Дээрээс нь Джеймс гээд найз залуутайгаа бүр ингээд цуг амьдардаг. Бас Вэйнээс алаад өгөөч гэж гуйсан. Үххийг нь хүлээгээд бэжсэн бэжэж үхснийхэн дараа ингээд харамсаа сууж идэг. Тэгээ бүр дээрээс нь депрессцэн гэхээр айгу сонир санагцсан. За Джеймс Шила хоёр бол энэ үед бараг бибитэйг ерөөсөө дуурдгүй ч гэсэн цуг амьдарсаар л байсан. За ингээд хийх юмгүй болсон Шила өвс татаж эхлээд дараа нь тайвшруулах юмд донтоод тэгээ бүр цаашлаад онлайнаар хүмүүстэй секс чат хийх болсон. За ингээд зөндөө хүмүүстэй секс чат хийгээд сүүлдээ бүр секс донтоод яг угаасаа л донтоо байсан л та. Тэгтээ бүр өрднийхаасаа илүү амар донтоо болж эхэлжсэн. Ааш занж гэсэн ерөөсөө ямар ч докторгүй муухай ааштай ууртай. Тэгээ дээрээс нь хүмүүст болохоор манай нэдлэн газар дээр намайг нэг хүчнэддэг хүчрхийлдэг сүнс байдаг гэж хүм болгонд яриад яваад исэн. За тэгснээ бас дээрээс нь хүргэлтээр ирсэн эрэгтэйчүүдэд нүцгэн хаалгаа тайлж өгдөг. Бүр нэг секс их гэж чичрээд сүүлдээ тэр хүргэлтийн хүмүүс нь ч гэсэн дахиж энэ айлд ерөөсөө очихгүйгээд бүр эсэргүүцдэг болцсон. За тэгээ Шила одоо мөнгөтэй болцсон болохоор хэд хэдэн байруудыг одоо хүмүүст түрээслэлдэг байсан. За тэгээд нэг удаа өөрийнхөө хөслүүлдэг нэг айлд хулгайгаар ороод хамаг газан билетгийг насаагаад шарх шүүгээний хаалгыг онгоолгоод гал гаргах зориулалттай орхиод явцсан. Бас дараа нь дахин нэг айлын ханан дээр өшөө авалт бол минийх бурхан надад тэгж хэлсэн гэд бичээд цухтаацсан. Дараа нь бас дахиад нэг айлд загсны аквариум дотор лөө плич одоо цагааруулах шингэн цацаад бүх загснуудыг нь алаад хамаг гэрлийг насаачаад яваад өгцөн. Ийм баахан аимшигын юм хийж яхад яагаад ч юусоо баригддаггүй юм дик. За ингээд нөгөө дээр хэлсэн штэ нөгөө бурхнаас тусгай даалгавар авсан. Тэр нь энэ дэлхийн хүүхэд хүчирхийлэгч болон хүчиндэгч нарыг устгах үгүй болох гэсэн даалгавар. За тэрийг одоо генет буцаж санаад гэртээ авчирч секс хийсэн хүн болох нь одоо хүчирхийлэгч болж таарч байсан. Өөрөөр хэлэхдээ бурхан надад эрэгтэй хүнийг нэг хараад хүчирхийлэгч хүн байна уугүй байна уу гэдгийг хэлэх чадвар өгсөн гэснээ те тэднийгээ гэртээ аваад тэднэртэйгээ секс хийгээд тэднэрээ ёо энэ хөнгөстэй болохгүй. За ингээд 2003 оны сүүл болж Шила Джеймсийг хөөж гаргаад дараа нь Майкл Делош гэдэг эрэгтэйтэй танилцсан. За Майкл багасаа л маш хүнд амьдралтай өссөн
Хүнтэй гэрэлж нэг хүүхэдтэй болсныхаа дараа архи харт амхинд орж ажилласаа хөөгдөж эхнэр хүүхэд нь хайж яваад орон гэргүй болж хоцорсон. Тэгээд 2003 онд ээжтэйгээ ойрхон байх гээд Нью Хампшир руу нүүж нэг орон гэргүй хүмүүсийн байрладаг газар байрлаж эрүүл болоод ажил хайж байхдаа азгүйгээр Шилатай таарчдаг. За Шила өөдөөс нь болохоор би ч онцтой ажил болж өгье, амьдралыг чинь дээшлүүлнэ гэж худлаа яриад эдлэн газрынхаа байшиндаа авчираад энэ хоёр одоо удалгүй дотн болж эхлээд удаачгүй Шила Майклыг шууд хүчирхийлж эхэлсэн. За эхлээд бол Майклыг ээжтэйгээ дахиж юусоо ярьж болохгүй, холбоотой байж болохгүй гэж салгаад дээрэс нь төмөр турбаагаар бие рүү нь одоо зөндөө цохиж зоддог болсон. За тэгэнгүүт Майкл одоо өөрөөс нь юусоо юу ч хийхгүй бие гараараа тэврэл доошоо хараад байждаг байсан. За тэгээд Майклыг өрөөндөө бас хідэн цагаар цоожлоо тавьчихдаг. Зөвхөн секс хэмээр байгаа үедээ л орж ирдэг. Тэгээд Dominatrix гээд боол эзний дүрийн эзэн болох дуртай. Тэгээд секс нь дандаа харгас хэрцгий төрлийнхоор хийдэг. Тэгээд Майкл Шилатай секс их ямар ч хүсэлгүй, зөвшөөрөлгүй байхад чинь хийнэ гэдэг чинь Шила Майклыг одоо хүчинж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгээд эрэгтэй хүнийг ер нь доромжилж хүсэл нь бахан хандаг. Тэгээд Майклыг заримдаа хар шөнөөр хинийш мэдгүй газар аваачаад төөрүүлцдэг. Тэгэнгүүт нөгөөх нь ингээд Шилагийнхыг олоод хүрээд ирдэг байсан. За тэгээ Билла одоо энэ талаар бодохдоо болохоор гэр оронгоо нэлээд удаан яваад зөндөө зовлон үтцсэн болохоор Шилатай амьдрах орон гэргүй байснаас дээр гэж үтсэн болохоор цуг агаад байсан болов уу гэж бодсон. За дээрээс нь Шила Майклаас бүр хэдэн 10 цагаар мэдүүлэг авч байгаа юм шиг ингээл байцаалт асуулт асуудаг. За юуны талаар асуудаг гэсэн бэ гэхээр чи хүүхэд хүчирхийлж ирсэн үү гэж асуудаг. За тэгээ зүгээр ч асуухчгүй ярьсан юмыг нь бичиж авдаг машиндаар бичиж аваад одоо рекорд хийгээд тэгээ бас дээрээс нь төмөр турбаагаар зодож хүссэн хариултаа авдаг байсан. За асуултууд нь жишээ нь гэх юм бол одоо чи хүүхэд өвтгөж ийсэн үү? Чи ямтан зовоож ийсэн үү? Гэх мэтийн асуултыг тэр одоо рекорд дээрээ Майклаас асуусан. За тэгээд тэр рекорд нэрээ бас дээрээс нь нэмээд Майкл бол эмэгтэй хүмүүсээ сайхан сэтгэлтэй хүмүүсийг ашиглаж амьдардаг. Тэр бол маш аюултай хэрцгий алуурчин ихэнх хүүхэд хүчирхийлэгч нар анхандаа Майкл Делошин хийж байгаа зүйлийг нь хийж гэмт хэрэгээ үйлдэж эхэлдэг гэд бичсэн байсан. За Шила бүр ингээд Майклыг зодож тамалсаар байгаад амар асуултуудад одоо Майклыг тиймээ би хийсэн гэж хариулуулж чадсан. За жишээ нь гэх юм бол чи миний гэрийн тэжээмэл туулаа хүчнэсэн үү гэхэд Майкл тиймээ гэсэн. Бас чи жоохон хүүхдийн доод нууц газрууд нь хүрдэг байсан уу гэхэд бас л тийм гэж хариулсан. Тэгээд өсвөр настай байхдаа жоохон хүүхдүүд харах үед боовчин босдог байсан уу гэхэд Майклаас өдөөс нь бас л тиймээ гэж хэлсэн. Тэгээ бас дээрээс нь Шила нэмээд чи ээжийнхээ доотхыг оролддог байсан уу гэсэн чинь Майкл тэр нь бас л тийм гэж хариулсан. Ерөөсөө Майкл л одоо хөөрхий өөрийг нь зодохыг нь зовоохыг нь боловлох гал тэр бүх асуултууд нь тийм гэж хариулаад байгаа байхгүй юу? Тэрнээс биш одоо ерөөсөө энэ бүх асуултуудад тийм гэж хариулсан нь бол шалгуудлаа. За ингээд Шила Майклийн одоо тэр хідэн хэлсэн зүйлс дээр шалтгаалж бүр илүү их Майклыг зодоод тэгээ нэг удаа хөршин одоо Майклыг цав цагаан цасан дээр нэл цус болцсон хэвтэж байхад нь олоод хин чамааг ингэж вэ гэхэд одоо Шилал гэж амнаас нь нэг үг гарсан. Тэгээд ямар гэмтэлтэй хэвчижсэн бэ гэхээр нүүр царай нь нэл хутганы зүссэн мөр гарсан. Хүнд амьсгалтай. Чихнийх нь нэг тал хэсэг нь байхгүй зүсэгдсэн. Одоо тийм байдалтай болцсон. Тэгээд Майкл хэд удаа бас цухтаах гэж оролж исэн бэлээ. Тэгээд энэ удаа ч гэсэн яагаад буцаад дахиад Шила дээр очисон бол мэдэхгүй. Хөршин бас яагаад цагтаа дуудсан үгүй юу гэдэг тал дээр бол мэдээлэл байхгүй байлээ. За тэгээ Шила өөрийнхөө бас өдрийн тэмдэглэл дээр янз бүрийн юмыг бичих болсон. За тэрэн дээрээ эрэгтэй хүнийг яаж алах вэ? Эхлээд биеийг нь шатаан, дараа нь далаад аваачиж хайн гэх мэтийн зүйлсийг бол бас биччихсэн. Шила Майклыг ээж рүүгээ
чи намайг бага байхад хэдэд удаа намайг хүчинжсэн. Би тэрийг чинь хизээж уучлах чадахгүй гэж бичүүлээд ээж рүү нь явуулцдаг. Харин аав руугаа болохоор чи миний жоохон эмэгтэй дүү хүчинжсэн. Чамайг би хизээж өршөөхгүйгээд бичээд явуулцдаг. За тэгээд энэ бүх бичсэн захаа энэ бол бүгдээрээ худлаа. Шилагийн л хийж байгаа зүйл. Тэгээд яагаад ингэж бичсэн гэхээр Майклыг одоо ээж аав нь хайж ирэхгүй болох зорилготой байсан болохоор тэр. За тэгээд харамсалтай дараагийн ярих хэсэгт бол одоо ямар ч дитэйл байхгүй, ямар ч мэдээлэл байхгүй, ямар ч л байсан. Майкл бол тэр чигээрээ алга болсон. Хинч Майклыг одоо хайж ирж сураагүй хэдэн жил өнгөрсөн. За ингээд Шила дараагийнхаа хохирогч болох эрэгтэйчүүдийг хайж исэн. Ихэнх нь өөрөөс нь одоо маш дүү, бас орон гэргүй хүмүүс байсан. Тэгээ бас нэг удаа хөршийгөө өөртөөгөө унтсангүй гэж ой мод руу араас нь буутай дагаж явууж сүрдүүлжсэн. Магадгүй нэрэ Майклыг яг тэр хөршин нь олоод Шилагаас айгүй айсандаа олоод цагтаа дуудаагүй ч гэж магадгүй байна. Гэхдээ мэдгүй, энэ бол зүгээр миний л бодол. Ер нь тэгээд хид хідэн Шилагтай цуг байсан эрэгтэй хүмүүс бүгдээрээ алга болоодсэн. Нэг Ирланд эрэгтэй Шила намайг хүчирхийлээд байна гэж хүмүүст хэлээл тэрний дараа бол ерөөсөө ор сураггүй алга болсон. За ингээд 2006 он буюу Шилагийн 48 настай үед ирж байна. За ингээд 48 нас хүртэл нь хинч Шилаг сэжиглэхгүй эмэгтэй 50 амьдралаар амьдарсан. За 48 тада Шила Кеннет County гээд 24-т нэг залуутай танилцсан. За Кенни бол бага байхдаа маш хөөрхөн нүүр дүрийн эмнээсгэлсэн жаргалтай хүү байсан. Тэгэд харамсалтай нь оюун ухаан нь 12 настай хүүхдийнхаар үлдсэн байсан болохоор зөндөө үеийнхэндээ бол дээрлүүлж өссөн. Тэгээд Америкийн цэрэгт элсээд явсан ч гэсэн нэг ч одоо сунаач чадахгүй байсан болохоор удахгүй цэрэгээсээ суллагдсан. За дараа насаргааны газарт амьдрах болсон ч одоо өдөр болгон ээжтэйгээ уулздаг байсан. Тэгээд 24 нас хүрээд маш их ганцаардаад хинтэй ч хамаагүй ярмаар санагтаад секс чат гэдэг вебсайт оолоод харамсалтай нь Шилагтай таарчдаг. За энэ хоёрын анхны болцоо нь 2 дугаар сарын 14 буюу Валентины өдрөөр болцоод Шила шууд чи надтай цуг амьдрахгүй мөгөө хэлээл энэ хоёр одоо баг нүгэд орцсон. За тэгээ Кенни бол ээжтэйгээ маш ойрхон өссөн. Энэ хоёр өдөр болгон хоорондоо ярьдаг. За тэгээд Кеннигийн ээж нь хөөрөөгээ залгаад ерөөсөө утсаа авахгүй болохоор нь хайж явж агаад нэг фермийн байшин дээр очиж хүүтэйгээ уулзъя гэсэн чинь уулзуулдгүй. За тэгэхээр нээж нь шууд цагтаа дуудаад цагтаа нар ирээд одоо Кенни гаргаад ирээ. Бид нэр зүгээр нүггүй юг шалах хэрэгтэй байна гэсэн чинь Шила Кенни зүгээр найл дотор байгаа гэсэн чинь цагтаа нар үгүй бид нар одоо заавалчгүй Кеннигийн зүгээр байгаа үгүй юг харж иж явах ёстой гэж хэлсэн. За тэгсэн чинь Шила цаашаа Кенниг дуудаад Кенни гарч ирэхдээ доогоороо өмдтэй дээгүүрээ нүцгэн одоо маш их чин алдсан байдалтай бол гарч ирсэн. За тэгээ Шила Кенни рүү харж агаад чи энэ цагтаа нарт өөрийгөө би зүгээрээ би энд өөрийнхөө хүсэлтээр байгаа хинч намайг энд хориогүй гэд хэлээж гэтгсэн чинь Кенни тимээ гэж хэлснээр цагтаа нар бол яваад өгсөн. За тэгээд Кенни гарч ирэхдээ одоо ямар ч стрессцэн зовсон одоо тийм байргүй байсан болохоор зүгээр ингийн л харагдчихсан болохоор цагтаа нар одоо юу ч хийж чадалгүй өнгөрсөн. За тэгээд 12 настай хүүхдийн оюун ухаантай гэдгийг нь ээж нь одоо цагтаа нарт хэлсэн бол бас өөр байх байсан ч тэгтээ ээж нь ч гэсэн цагтаа нарт хэлээ цагтаа нар ч гэсэн таваагүй гэж магадгүй. За ингээд цагтаа ээж хоёр явсны дараа Шила Кенниг яг Майкл шиг нэг өрөөнд хороод зодоод өлсгөөд туртаа цагтаа секс хийгээд доромжлоод бас нөгөө байцаалтаа авч эхэлсэн. За тэгээ байцаалтаа авахдаа чи жоохон хүүхэд хүчинжсэн үү? Ээж чинь чамайг жоохон байхад чинь бэлгийн дарамтанд оруулж хүчинжсэн гэсэн. Чи хэдэн настай байсан бэ гэхэд нөгөөх нь би 4 настай байсан гэтгсэн. Тэгэхээр нүүдөөс нь нөгөө Шила 4 наснаас бага байна гэж баах уу гэсэн чинь би 4-өөс бүр бага настай байсан гэсэн хариултыг өгсөн. За тэгээд хэрвээ Шилагийн хүссэн хариултыг нь өгөхгүй бол Шила зодсоор агаад хэлүүлцдэг. За тэгээд нэг рекординг дээр болохоор Кенни яг миний хажууд орон дээр хэвтэж гин
өөрийгөө хутгалснасаа болоод цус нь гараад өвтөж байна. Бас өөрийгөө халуун шингэнээр түлцэн намайг л одоо энэ бүх шарах сарвыг хийсэн гин байх. Гэхдээ би тэгээгүй. Энэ өөрийгөө л ийм болгосон гэсэн Шилагийн рекординг байсан. За тэгээд энэ бичлэгний ард нь болохоор Кенигийн бөөлжж байгаа дуу гарснаас үүсгэд энэ бол одоо Шила Кенийг хүчирхийлж өөрийнхөө хүссэн хариултыг авсан гэж таамагласан. За нэмээд бас Шила Кени 24-т надад өөрийнхөө 6 настай үеэл эрэхтэй дүүгээ харж боон болсон гэж хэлсэн. Тэгээ бас дээрэс нь өөрийнхөө хойд дүү одоо хэн байдгийг бүгднийг харж сэрлэн хөдөлж боон болсон гэдэг тийм ээ гэж хариулсан гэсэн. За Кенигийн ээж нь энэ үед одоо ерөөсө Кенитэй уулзах чадахгүй. Тэгээ бас цагтаад очиод шалгаад өгөөч гэхэд цагтаа нар өөдөөс нь биднэрт ингээд хийж чадах зүйл байхгүй. Бид ерөөсөө хөдөлж өгөхгүй байсан. Ингээд 3 дугаар сарын 17 болж Кени Шила хоёр уулзаад 1 сар болсны дараа нэг зураг олцсон. За тэрэн дээр Кени тэрэгэнцэр дээр суудсан урдныхаасаа бүр их турсан байдалтай, нүүр нь хөхөрсөн, сорив шарахтай. Тэгээд одоо дэлгүүрийнхэн тэр картын дотор 2 том бензиний сав хийцэн нэг тийм зураг олцсон. За тэр зурагныхын талаар ярихад бол Шила Кени хоёр нэг Walmart гээд дэлгүүр рүү явсан. За тэгээд тэр хоёр дэлгүүрээс 2 том бензиний шар сав авчаад дараа нь тэрийг аваад кассан дээр нь очиод байжсэн чинь Шила гинт ингээл камер гаргаж ирээд дэлгүүрийн камернуудын зургийг аваад тэгээ бас Кенитэй айгүй амар эвгүй муухай харьцаад исэн чинь дэлгүүрийн нэг худалдагч нь цагтаа дуудчихдаг. За 2 цагтаа яриад үцхэд одоо нөгөө урд нь Кенийг зүгээр байна уугүй юг шалгасан 2 цагтаа бол байсан. За энэ хоёр Кенийг хараад асуулт асуухаас Шила бол өөдөөс нь битгий хариул гэд энэ хоёр ч гэсэн за хоёулаа яаж чадахгүй байна гэд яваад өгчдөг. За уг нь бол энэ зурагнаас нь одоо харахад улаан цай хүчирхийлүүлсэн зураг гэж би бол бодсон. Тэгж яах чинь бол цагтаа нар бол зүгээр яваад өгцөн. За дараа нь Шила Кенийг тэрэгэнцэр дээр нь түрээд гарч яваад машиндаа суугаад замдаа нөгөө хоёр чинь бензинийхаа саваа бензинээр дүүргээд бол гэртээ харсан. За ингээд 6 хоногийн дараа Кенигийн ээж нь цагдаа руу залхасаар агаад одоо ашгүй нэг цагтаа дахин Шилагийн гэрт очиж үзлэг хийхээр болсон. Тэгээд 3 дугаар сарын 23-нд цагдаа нар Шилагаас Кени хаана вэ гэхэд одоо Шила өөдөөс нь Кени энд байхгүй гэнгүүтээ шууд уйлал би Кенийг хаанагааг мэдэхгүй. Кени надад өөрийгөө би бол хүүхэд хүчирхийлэгч гэж хэлсэн. Надад баримт нь байгаа. Майныг сонстоо гэд сонсуулсан чинь цагтаа нар одоо шууд энэ стонороо худлаа хүчээр зөвшөөрүүлсэн бичлэг байна гэд мэдээд тэр доороо Шилагийн гэрээг нэгжиж үцхэд одоо фермийн талбайн арталт нэг одоо шатсан матрасны хажууд ишин хайлсан хутга, шатсан сандал, шатсан өвсний хадуур, энэ бүхний дунд үнс болсон хүний биений яс болон шатсан биений хэсэгнүүдийг олоод цагтаа нар бол энэний талаар чамд одоо ямар нэгэн хэлэх юм байна уу гэд Шилагаас асуусан. За тэгсэн чинь Шила өөдөөс нь наа чи нэг бол туулан яс, нэг бол хүүхэд хүчирхийлэгчийн шатсан яс байна гэж хэлсэн. За тэгэнгүүт нь цагтаа нар өө чи яг юу гэсэн бэ дахиад илтээ гэсэн чинь би юу гэчихгүй зүгээр л туулан яс байна гэсэн штэ. Тэгэхэд цагтаа нар бол шууд Шилаг баривчилж аваад цагтаагийн хэлцээр аваачсан. Цагтаа нар Шилаг хэлэхдээ Кени маадгүй надад ингээд өөрийгөө хүүхэд хүчирхийлэгч гэж хэлснийхаа дараа буруутай гэдгээ бодсоор агаад амиа орлоо дараа нь шатчихсан галд ороод санамсаргүй ингээд шатаад нас орцсон байлгүй дээ гэж хэлсэн. Тийм юм хэлээд тахтай яахт те өөрийгөө амиа орлно гэж хэлсэн. Амиа орлсныхаа дараа яаж гал руу орж одоо санамсаргүй шатаж нас орох юм бэ? За ингээд цагтаа нарт ДНК-гийн баталгаа байхгүй, дээрэс нь Шила бурууга хүлээхгүй болохоор судалж явахаас одоо өөр ямарч арга байгаагүй. Шила хилцээс явсныхаа дараа шууд цухтаасан. За замдаа тэгээд янз бүр эрэгтэйчүүдтэй хандарч буудал хамаг юмаа төлүүлээд оронд нь бол
унтаад явж исэн. За тэгсэн чинь нэг эрэхтэй зурагтаа асаагаад харсан чинь Шилаг хайж он гэсэн зураг байхаар нь нөгөө эрэхтэй чинь одоо шууд цагдаад барьж өгөөд Шила бол баригдаж шүүх хурал болох хүртлээр шоронд орох болсон. За ингээд Шилагийн гэрээг нэгжиж үзээ ДНК-гийн шинжилгээ хийгээд үзсэн чинь гэрээс Кенни бас нэг өөр хүний арга ясыг аквариум дотор хадгалж байгааг нь бол олж мэдсэн. За гэрээс Майклийн төрснийг хэрчилгээг олоод тэр аквариумны шилэнд байсан ястай харьцуулаад үзэхэд бол Майкл болохыг нь бол мэдэж авсан. Бас гэрийн өрөөний ханаар дүүрэн цус дээрээс нь нэмээд гэрээс зөндөө хэрчиж таарсан эрхийн уруунуудыг бол олсон. Тэгээ тэр тасалсан эрхийн хуруунууд нь Кенни болон Майклих биш болж таарсан нь одоо Шила өөр өшөө олон эрэгтэйчүүдийг алсан байх магадaltaй гэж үзсэн. За ингээд шүүх хурал болоод Шила өөрийгөө буруугүй яагаад гэх юм бол сэтгц мэдрэлийн өвчтөй байсан учраас буруугүй гэж шүүгдсэн ч гэсэн шүүх Шилаг 2 хүний аминд хүрсэн буруутай гэж насаар нь шоронд орох ялыг одоо хизээч тэнцэнгээр гарах эрхгүйгээр өгсөн. Тэгээд Шила бол одоо болтол шорондоо ингээд хоригдоод байж байгаа юм билээ. За тэгээд миний энэ хэргийн тал дээр мэдэж олж авсан бүх мэдээлэл нэг иймэрхүү байна. Тэгээд зөндөө олон юм ярьчлаа. Би ингээд аюул олон юм яриадсэн чинь хоолоо бүр таг болох шинжтэй байна. Миний хувьд гэх юм бол ерөөсөө надаа аюул олон ангитай кино үзэж байгаа юм шиг санагцсан. Амар их юм үйл явдал араасаа болоод одоо бараг боловсруулж амжаагүй байхад л дараагийн үйл явдал нь болоод исэн. Тэгээд ямар ч хэлсэн хохирогч Кенни Майкл хоёрын хувьд бол үнэхээр харамсалтай. Хоёулаа Шилагаас хамаагүй дүү. Хоёр хайран эрэгтэйчүүд ингээд Шилагийн гарт маш үр хөвтөлтэйгээр одоо хэрцгийгээр амиа алдсан гэхээр үнэхээр харамсалтай байна. Тэгээд та нар бас юу гэж бодож ийн энэ доор комментээр бичээрэй. Би ингээд энэ 7 оны дугаараа ингээд дуусгая. Тэгэхгүй бол одоо дахиад 2-3 өгүүлбэр хэлчих юм бол бүр амар жинхэнэ хаалт шиг хоолойтой болох гэдэг шиг байна. За тэгээд дараа 7 оны дугаар хүртэл түр баяр та. 좀 더 재선 줘